Оксфордын багшийн академи нь шинэ болон туршлагатай багш нарт зориулан онол практикийг хослуулан сургам хүмүүжүүлэх, зай харгацсан өргөн хүрээг хамарсан чадварлаг багш бэлтгэх сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулдаг Оксфордын сургуулийн салбар танхимуудын нэг юм аа. Сургалтыг Оксфордын багшийн академийн сурагч багш нар удирдан явуулж, Оксфордын сургуулийн тасралтгүй хөгжих боловсролын танхимээс сургалтанд оролцсон багш нарт сертификат олгодог билээ. Oxford University Press нь дэлхийн хамгийн том пресс бөгөөд тэртээ 1586 онд байгуулагдсан 435 жилийн түүхтэй дэлхийд даяар 53 улс орнд 6000 орчим ажилтнтай 100 гаруй хэл дээр ном, сурах бичиг, сэтгүүл, тойл бичиг, хичээл зах материал гээд сая бүтээлүүдийг дэлхийн өнцөг булангууд хэрэглэгчтэй түгээдэг гэлээ. Хамтран ажилтдаг сургууль боловсролын байгууллага багш нартай Оксфордоос эрхлэн гаргадаг сурах бичгийг хэрхэн үр дүнтэй заах талаар төдийгүй тэдний ажил дэмжлэг үзүүлэх зорилготой Оксфордын багшийн академиа сургалтууд зохион байгуулдаг. Турш сургалтуудаас багш нар хамтдаа хөгжиж өөрсдийн мэдлэг туршлагаа хуваалцсан мэрэгжлийн ур чадвараа дээшлүүлэх боломжтой байдаг. Оксфордын багшийн академийн сургалтууд Америк, Европ, Өмнөд болон Дундад Азийн улс орнуудад зохион байгуулагдсаар иржээ. Сургалт бүр нь 18 цаг үргэлжлэх танилцуулах хичээл болон 9 бүлэг хичээл бүр нь хилцүүлэг, санал бодлоо хуваалцах цагийг багтаасан байдаг. Мөн сургалтын төгсгөлд сургалтын формыг бүгснээр олон улсад хүлээн зөвшөөрөгдөх сертификатыг Оксфордын их сургуулийн тасралтгүй хөгжих боловсролын танхимээс гартаа авах юм. Автон олон улсын боловсролын институт нь 2019 онд Монголд анх удаа хамтран ажилладаг сургуулиудын багш нарт энэхүү Оксфордын багшийн академийн сургалтыг зохион байгуулсан билээ. Уг сургалтанд санхүү эдийн засгийн их сургуулийн англи хэлний 17 багш, Шихэн утаг их сургуулийн 3 багш хамтарсан бөгөөд үүнээс 19 багш нь Оксфордын их сургуулийн тасралтгүй хөгжих боловсролын танхимээс сертификатыг гартаа авсан. Энэхүү сургалтыг Оксфорд их сургуулийн сурагч багш Айда Ишимбаева удирдан зохион байгуулсан юм. Ингээд сургалтын талаарх Айда багшийн сэтгэлийг хүлээн аван сонсноо. Эдгээр сургалтуудыг Оксфордын их сургуулийн пресс болон Оксфордын их сургуулийн мэрэгжлийн хөгжлийн танхимээс явуулдаг. Монголд анхудаа Аптон олон улсын боловсролын институтийн урилгаар багш нарт академик англи хэлийг заах арга зүй сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулж байна. Энэхүү сургалт нь 10 бүлэг сэдвийн хүрээнд нийт 18 цагийн оролттой. Энэ нь багш нарт 21-р зуунд тохирсон суралцах арга барил, ангид хэрэгжүүлж болох үс дасгал ажил зэргийг хөгжүүлэх боломжийг бий болгох юм. Түүнчлэн энэхүү сургалтаар багш нарын хэрэгцээнд тулгуурлан тэдний заах арга зүй, оюутан төвхтэй сургалт, оюутнуудын алдааг засаж өгөх, англи хэлний үндсэн 4 чадвар болох унших, бичих, ярих болон сонсох чадваруудыг хөгжүүлэх зэрэгт төвлөрч явуулсан. Харин одоо уг сургалтанд амжилттай оролцсон Шихэн утаг их сургуулийн англи хэлний багш Наран Гэрэл багшийн сэтгэлийг хүлээн авна уу? Оксфордын багш нарын академиас сургагч багш одоо энэ сургагч багш Айда Ишимбаева ирээд одоо санхүү эдийн засаг болон Шихэн утаг их сургуулийн англи хэлний багш нарт заах арга зүйн талаар маш үр дүнтэй 3 өдрийн сургалтыг бол явуулж байгаа. Тэгэхээр энэ нь болохоор бидний заах арга зүйд маш их дээшилсэн тийм сайхан сургалт болж байна. Оксфордын багшийн академийн ээлжид сургалтыг дэлхийд дахин тулгараад байгаа аюул цар тахлын улмаас үүссэн нөхцөл байдлыг харгалзан үзэн цахимаар Оксфордын багшийн академитай хамтран дахин зохион байгуулахаар боллоо. Энэхүү сургалт нь 2021 оны 4-р сарын 21-ээс эхлэн 9-7 хоногийн турш Оксфордын багшийн академийн мэрэгжлийн сургагч багш нар болох Paul Woodwolf Global Skills, Terry Craddock болон Mark Richard нар Mentoring Skills сэдвээр удирдан зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн сургалтын онцлог нь зөвхөн англи хэлний багш нарт төдийгүй сургуулийн удирдлага, сургалтын менежерүүдэд зориулан явагдах юм аа. Global Skills гэж юу вэ? Hi, my name is Patrick Spillane. I am the Senior Academic Consultant
at Upton International Institute of Education. I'm going to briefly introduce you to our course on global skills, which is provided by the Oxford Teachers Academy. This course aims to introduce some methods for teaching students about global skills like communication and collaboration, creativity and critical thinking, digital literacies and other skills like that. These are essential skills for students in their future lives and careers to be able to function in the world as global citizens. Mentoring skills гэж юу вэ? Let me introduce you now to the Mentoring Skills course. This course takes the view that mentoring is a one-to-one relationship between individuals that supports continuous professional development. It will look at what the qualities and competencies are of a mentor, as well as mentoring techniques and activities, and an interaction framework for mentoring meetings. It will be aimed at helping you to support an existing mentor program or to develop a new one. Та бүхэндээ ажлын өндөр амжилтыг хүсэн ёроо. Анхаарал тавьсан явдалд баярлалаа.